За та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цовруул сургалт 3 өнөөдрийн тухайд Дорж Дэрэн багшийн аа, сүүлийнх нь сургалтын сэдэв байгаа. Энэ сургалт маань 22 дугаар сургалтын үргэлжлэл. Тэгээд тусгай хэрэгцээс суралцагчдын хэл ярианы хөгжлийн онцлог гэсэн сэдвээр өнөөдрийн сургалтыг орох нэ. За сайн байцгаана уу? Миний дийлэх харагдаж байна уу? Харагдчихэв. За баярлалаа. За өнөөдөр миний хамгийн сүүлийн хичээл байгаа. Тэгээд тусгай хэрэгцээ сурагчдын хэл ярианы хөгжлийн онцлог гэсэн сэдвээр ярих нэ. За энэ сэдвийн хүрээнд хэдүүлээ бас хэд хэдэн юмыг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хамгийн нэгдүгüрт бол яг боловсролын салбарт сүүлийн үед яг тэгш хамруулалтын асуудал гэдэг зүйл маш эрчимтэй хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ талын ойлголттой болж аавна. За тэрний дараа яг энэ хөгжлийн ялгаатай сурагчдыг ер нь яаж дэмжүүл болох юм? Ер нь ямар онцлогтой байдгийг, ямар арга зүй ашиглаж ер нь багш заавал болох юм? За мөн одоо юу гэдгийг хэл ярианы хөгжлийн онцлог тэр дундаа бас ямар онцлогтой байдгийг тэрийг бас дэлгэрүүлж ярина. За өмнөх хичээл дээр хэдүүлээ бас хэл ярианы хөгжлийн эмгэгийг яаж таних уу, ямар арга зүгээр бас дэмжих үү гэдээ бас нэлээдгүй дэлгэрүүлээд үзсэн учраас энэ дээр бол нэг айхтар бас наривчлан болвол үзэхгүй. За тэгээ хамгийн сүүлд хөгжлийн янз бүрийн онцлогтой сурагчдыг ер нь яаж дэмжүүл болох юм, яаж хамтарч ажиллах болох юм талаар авч үзнэ. За сүүлийн үед манай боловсролын салбарт бол тэгш хамруулалт гэдэг зүйл маш эрчимтэй яригдах болсон. За ер нь бол дэлхийн нийтэд ч гэсэн ийм асуудал бол яг боловсролын салбарт за бас нийгмийн салбарт бол хүчтэй бол одоо тавигдж байгаа. За энэ юу хэлээд байгаа гэхээр ер нь бол бүх хүнийг те ямар ч салбарт ер нь чөлөөттэй нээлттэй оролцох бол боломжоор нь хангая. За энэний ард талд бол хоёр үндсэн үзэл санаа бол явж байгаа. Нэгдүгüүрт нь бол ялгуурлан гадуурхадахын эсрэг, хоёрдугаарт нь хавчигдан шахагдахын эсрэг. Өөрөөр хэлбэл энийг ч одоо тойргийн гадна орхихгүй гэдэг тэр үзэл санаа явж гин гэсэн үг. Яг го том зургаар нь ярих юм бол илүү хүмүүнлэг тийм ээ энэрэнгүү одоо бүх хүмүүст одоо нээлттэй, хүртээмжтэй тийм нийгэм байгуулахын тулд бол энэ үзэл санаа маань гарч ирсэн байгаа. За энэ дээр бол юу юуг анхаарч үзэх ёстой вэ гэхлээр мэдээж хин нэгэн үндэс угсаа, шашны үзэл, нас хүйтс, нийгмийн байдал, хэл соёл, арьсны өнгө, за бие эрхтэн эрүүл мэндийн нөхцөл байдал, оюун ухааны чадвар алдагдал, за бусдаас өөр одоо ялгагдах өрмөц онцлог эдрээс үл шалтгаалan ямар нэг байдлаар бол ялгуурлан гадуурхагдах, хавчигдах эсрэг бол байна гэж бол үтсэн байдаг. За энийг бол олон улсад та бас бүгдээрээ мэдж байгаа бах тий. Одоо байгаа улсад ч юм бол equality гэдэг зүйл, за diversity гэдэг зүйл, inclusion гэдэг зүйл энэ гурвыг нийлүүлсэн EDI policy гэж яригддаг. За ийм бодлого бол бас ард нь бол яригдж байдаг. За тэгэхээр энэ дээр яг боловсролын салбар дээр авчраад ирэнгүүд энэ юу илэрхийлээд байна? Ямар үндсэн зарчимтай явагддаг вэ гэхээр мэдээж хүн бүр суралцах чадвартай. За өөрөөр хэлбэл хүртээмжийн асуудал бол артаа яригдж байна. За хоёрдугаарт бол тэдний хэрэгцээг хангах сургалтын хэлбэрүүдийг бол байшгүй хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр нөгөө талдаа бас чанарын асуудал, үр өгөөжийн асуудал яригдж байна. За гурав дахь асуудал бол мэдээж орчинтой холбоотой. За суралцах явцад ямар нэг тохиолдох бэрхшээлийг хөнгөвчлөх, түүнийг даван туслах тэр орчин нөхцөл бол зайлшгүй бүгдсэн байх ёстой. За мөн дараа нь сургууль болон сургуулиас эзэмших бололцоог за энэ цуурайд чинь гайгүй юу?
Бага зэрэг. Ягаад байна? Гайгүй юм дөө. За дараа нь болохоор үйлчлэгээний хүрээмэн бас нэлээд одоо тэлэх шаардлагатай гэдгийг бол оруулж ирж байгаа. За хамгийн сүүлд бол эргэтгэж байдлыг хангах буюу чадвар чадамжийг нь бусдтай ижил үнэлэх гэдэг ийм бол суур зарчим бол яригддаг. За тэгээ ЮНЕСКО-гоос энэ бүх одоо гаргасан энэ боловсролын концепц дээр юу гэж тусгасан байдаг вэ гэхээр хүн болгон өөрийн гэсэн тийм ээ хувийн онцлог, шинж чанар, сонирхол болон суралцах хэрэгцээтэй. За боловсролын тогтолцооны эдгээр өргөн хэмжээний одоо хэрэгцээ шаардлага дээр үндэслэгдэн бол төлөвлөгдсөн байх ёстой. За сургуулиуд бүх хүнийг сургах ёстой. Энэ дээр бие бялдар, оюун ухаан, за нийгмийн сэтгэл зүй, хэлний бусад нөхцлөөс үл шалтгаалan бол сургана гэж бол тунхагласан байдаг. За тэгэхээр энэ дээр одоо юу гэдгийг заавал нэг хүнийг бол одоо юу гэдгийг бие эрхтний асуудалтай эсвэл одоо оюун ухааны хувьд асуудалтай байлаа гэд бол гадуур нь үлдээхгүй гэдэг санааг бол дэлхийн нийтээр бол тунхагласан ийм байдаг бахан. За нөгөө талаасаа энэ дээр бас хүмүүнлэгийн зарчим гэж яригддаг. За тэг шамруулалтын энэ үндсэн зарчим дээр бол энэ дээр ялангуяа бид нар энэ сэтгэл судлал дээр бас маш хүчтэй ярьдаг. Өөрөөр хэлбэл альва хүнд тийм ээ ямар нэг өвчний онш маань угсаа гарал хүүс нийгмийн байр сууриар нь одоо ялгарлсан шошго зүйлгүйгээр хүн гэдэг утгаар нь бол харилцаас их хэлнэ гэдэг энэ үзэл санааг бол энэ Карл Рожерс гэдэг одоо хүмүүнлэгийн зарчмыг бол сурган одоо сэтгэл судлалд бол гаргаж ирсэн ийм хүн байдаг. За тэгээ энэ хүн бол бид хүн байх ёстой болохоос биш нийгмийн тусгал байх ёсгүй гэж бол хэлсэн байдаг. За тэгээд энэ үзэл санаа нь бол яг энэ тусгай хэрэгцээд хүүхдүүд дээр одоо ажилласан 33 жилийн туршлага дээр үндэслэж бол энэ үзэл санаа гаргаж ирсэн. За энэ нь бол боловсролын нийгмийн маш олон салбаруудад бол хүчтэй бол энэ үзэл санаанд тусаад тэг хүнийг нэг ямар нэг өвчтөй, эмгэгтэй тий эсвэл одоо ядуу зүдүү гэж гадуурхахгүйгээр хүн гэдгээр нь хэлж бол хүлээж авч тухайн хүнд хандах, харилцах зүйл бол эхэлнэ гэдгийг бол тодтогч өгсөн байдаг. За тэгээ энэтэй холбоотой мэдээж одоо хүүхдийн хөгжлийн асуудал бол яригдана. За тэгээд яагаад гэдэг асуудал бол гарч ирж байгаа. За өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээл гэж бидний ойлгоод байгаа. Эсвэл одоо юу гэдгийг тусгай хэрэгцээт дэмжлэг шаардлагатай гэж яриад байдаг тий. За англиар бол энийг special needs education гэж хэлдэг. Бас special needs children гэж бас хэлээд байдаг. За нөгөө талдаа хүүхдийн одоо чадвар алдагдал буюу child disability гэдэг монголоор энийг хөгжлийн бэрхшээлгээ буулгацсан. За хуулинд ч гэсэн бас ингэж заасан байгаа. За тэгээ энэ ойлголтууд дээр бол олон улс дээр бол маш эрчимтэй бол одоо ойлголтын өөрчлөлт бол бас явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдэд ямар нэг чадвар алдагдлаа гэхэд тэрийг бодтойгоор үнэлэх, за эсвэл одоо нөхөн сэргээх тийм тусламж үйлчлэгийг илүү цогц нэгдмэл байдлаар авч үзэх шаардлагатай гэж бол дүгнсэн байдаг. За тэгээ энэ дээр нэг зарчмыг бол зайлшгүй барих ёстойг бол мэрэгчлэнүүдэд зөвлөдөг. За тэр нь юу вэ гэхлээр тухайн хүүхдийн юу чадахгүй байгаа нь бол чухал биш ээ. Харин юу чадаж байгаа дээр нь илүү төвлөрөх зарчмыг бол барих шаардлагатай гэж бол зөвлөсөн байдаг. За тэгээ энэтэй холбоотой мөн эрүүл мэндийн ойлголт бас өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь одоо бидний хүүхдийн эрүүл мэндийг нэг талаасаа одоо юу гэдгийг бие бялдар тэ сэтгэл санаа гэж ойлгодог байсан бол энийг илүү өргөжүүлээд ямар нэг сорил бэрхшээл тэ дасан цогцох өөрийгөө удирдан цогцоолох чадвар гэдэг зүйл бол бас нэмэгдэж орж ирсэн гэсэн. Тэгэхээр хүн ямарваа нэг үйл ажиллагааны чадрын хувьд бэрхшээлтэй бэрхшээлгүйгээс үл хамааран тухайн хүний эрүүл мэндийн нотлохоо болж өгнө гэдэг энэ ойлголт эрүүл мэнд дээр бас нэмэгдэж орж ирсэн гэж ойлгож байна. Тэгэхээр өөрийгөө удирдан зохицуулж чадахгүй байгаа хүн бол байж болно тийм ээ. За тэгвэл тэр хүн одоо юу гэдгийг тэрэгцэртэй байгаа хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хараад байгаа хэдий ч гэсэн тухайн хүн нөгөө хүнээс илүү бас өөр илүү чадвар чадамжтай
боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл бол бас нэлээд өргөн хүрээтэй юм шүү гэдгийг энэ талаар бас илүү тодтогч гарч ирсэн ийм тодорхойлолт байна. За тэгвэл энийг яг хүүхд дээр аваад үзэх юм бол юу гэж олон улсад ойлгоод байгаа вэ гэхлээр за ерөөсөө энэ хүүхдийн чадвар алдагтал үүсээд эхэлсэн ийм хүүхдүүдэд бол нийгмийн оролцоо тэдний нийгмийн харилцааны чадварыг бол илүүтэй дэмжихийг бол одоо айлч олон улсын байгууллага судлаачид бол чухалчилсан байдаг. За тэгээ одоо бол дэлхийд хүн амын 15% нь ямар нэг бол хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна. За эндээс ойролцоогоор бол нэг 240 сая орчмын нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэж бол үздэг. За тэгээд энийг 15-аас доош насны хүүхдүүд дээр нэг юм хийсэн судалгаа бол байна л да. Нэлийн өргөн хүрээний 162 одоо гаруй сая кейс дээр хийсэн дүн шинжилгээ хийгээд ямар одоо бэрхшээлүүд илүүтэй зонхолж байна вэ? Ямар асуудлууд илүүтэй хүүхдэд тулгарч байна вэ гэдгийг бол бүлэглэж бол гаргасан байдаг. За тэгэхээр хамгийн нэгдүгürt бол мэдээж мэдрэхүүн бэрхшээл буюу хараа сонсголын бэрхшээл бол эзэлж байна. За дараа нь бол сэтгэц мэдрэлийн эмгэгүүд буюу аутизм, анхаарал татмагшлын хам шинж ч гэдэг юм уу. За даун синдром ч гэдэг юм уу тий. За энэ эмгэгүүд бол орж ирж байна. За дараа нь бол яс булчингийн эмгэгүүд, тэрний дараа нь тархины саажилтууд бол эзэлж байгааг бол онцлон тэмдэглэсэн бол байдаг. За тэгээ энэ дээр бол олон улсад бүх улс орн дээр бол нэг энэ тал дээр тодорхой одоо нэг юм арга аргачлалыг бариул яасан юм бэ? Хүүхдийг зөвхөн нэг талаас нь бол бас харах нь бол бас өрөөсгөл байна. Илүү бас цогцоор нь илүү харах нь илүү зөв юм байна гэдгийг бол гаргаж ирсэн. За тэгэхээр тухайн хүүхдэд ямар ч одоо эрүүл мэндийн нөхцөл байдал үүсч болно. Гэхдээ тухайн хүүхдийг одоо биеийн талаас нь, за мөн үйл ажиллагаа талаас нь тий. За нийгэмд оролцооны талаас нь, мөн орчны талаас нь, хувийн хүчин зүйл талаас нь, за мөн ирээдүйд одоо насан туршдаа тийм ээ сурч хөгжих, боловсрох, одоо ажиллах тэр нөхцөл болцоог бол зайлшгүй харгалзаж үзэж явах ёстой. За энэнд чиглэсэн одоо арга гаргачлал тийм ээ бас тодорхой хэмжээнд шинжлэгдэж, сайжрагдаж тий болол явах ёстой гэдэг ийм чиглэлийг бол гаргасан байдаг. За тэгэхээр одоо хэдүүлээ юу гэдгийг хөгжлийн бэрхшээл гэдэг талаар бас ойлголтоо бол энэтэй холбож болол тэлэх ёстой. Тэгэхээр бид нар магадгүй одоо юу гэдгийг монгол хүн болол одоо юу гэдэг 90-ад оноос өмнө бол маш их одоо хөгжлийн бэрхшээлгингүүд айгу тахир дутуу эсвэл одоо хэлгүүдүүлийг гэх мэтэр бол ойлгодог байсан. Гэхдээ одоо одоогийн нийгэмд бол энэ ойлголт бол маш өргөн цар хүрэний болсон. Тэгэхээр тэр бидний ярьдаг байсан тэр бүдүүлэг одоо юу гэдгийг хиллэгүүд тийм ээ болол одоо аль хэдийн бол ард хоцорсон. Тэгэхээр энэ талаар юу вэ гэдгийг хэдүүлээ дэлгэрүүлэн авч үзье. За тэгэхээр энэ дээр нэг хэдүүлээ нэг богинохон хэмжээний нэг бичлэг үзчихье. Тэгээд бичлэг үзээд дараагийн ойлголтыг хэлцгээе. What do you think of when you hear the word disability? Wheelchairs, seeing eye dogs, sign language? Do you think about invisible disabilities? Learning disabilities, such as dyslexia, mental health conditions like bipolar disorder, or chronic illnesses like diabetes? These are all correct thoughts. It's important to understand that there are many different types of disabilities. Some can be seen and some cannot. It is also essential to understand that societal stereotypes about disabilities can cause barriers to success for a person with a disability. Remember that there is a person who is using a wheelchair to get around, a person who is using their seeing eye dog to navigate the world, a person who is using sign language to communicate. Many of us have been taught that a disability is a limitation and that all people with disabilities want to be cured. We might think that it is the person with the disability who is responsible for making lifestyle changes, and not that it is the world around us that needs to change. But is any of this true? Meet Lily. Lily uses a wheelchair. She rides the bus every day to get to work, but sometimes the lift is broken and she's late. When Lily goes grocery shopping, she has to ask people to help her reach things on the top shelves. Whenever her friends want to go out to dinner, she needs to call ahead to make sure the building has a wheelchair ramp at the entrance and that the bathroom is accessible.
Lily recently decided that she wants to move in with her boyfriend, but his building doesn't have an elevator. Lily experiences obstacles because our world was not built for and often does not consider the needs of people with disabilities. This raises a number of questions. Is Lily the problem? Or should all buses have working lifts? Should all grocery stores make sure that their customers can easily shop for what they need? Should all restaurants be wheelchair accessible and all buildings have elevators? More and more people with disabilities, like Lily, are speaking up about their experiences. They, along with disability advocates, are challenging stereotypes and smashing stigma. They're loudly and proudly advocating for the world to be more inclusive and taking action so that people with disabilities can live free from discrimination. Having a disability does not make you less than. Disability is diversity, and diversity is beautiful. Even if we can't always see it, people with disabilities are all around us, and all of us have a responsibility to make the world more accessible, safe, and equal for people living with disabilities. За тэгэхээр энэ бичлэг дээр ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлийн талаар бас ойлголтыг болоод тайлбарласан байна. За тэгэхээр хэдүүлээ нэг ойлголтоо шалгаж үзэхийн тулд нэг дасгал дахиад хийцгээе. За та хэд энэ зурган дээр хүмүүсээс ер нь хэдэн хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байна? Бүгдээрээ ч байж болно. Яг бүгдээрээ ч хийж болно. Бүгдээрээ байж болно. За өөр хариултууд байгаа юм байна уу? Энэ 3 дахь нь байна, 2 дахь нь байна ч гэдэг юм уу? За саяны үзсэн видеод бол нөгөө нэг хөгжлийн бэрхшээл гэдэг бол зөвхөн хүнд харагдах байдлаас биш нөгөө нэг одоо юу гэдгийг тэрэгтэй ч юм уу нохотой ч юм уу таягтай ч юм уу ийм харагдах байдлаасаа бас хөгжлийн бэрхшээлтэй байж болно, харагдахгүй байдлаасаа байж болно. Тийм учраас миний бодлоор мэдээж энэ одоо юу гэдэг нөгөө тэрэгцтэй хүн болоод мэдээж хөгжлийн бэрхшээлтэй. За тэгээд магадгүй энэ нүдний шилтэй хүн бас одоо байж магадгүй гэж бодож байгаа харааны бэрхшээл. За тэгээд ерөнхийдөө бол бидэнд харагдахгүйгээр ямар нэгэн одоо архаг өвчтөй ч юм уу тиймэрхүү байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энд байгаа бахаа гэж би бодож тий. За дөрөв тэгээд магадгүй одоо сайн харж мэдэхгүй мэнэ тий. За сайн минь 3 дахь л болов харсаас бол зүгээр 3 дахь нь болов л гэж хааж тий. 3 дахь бол яг сууж байгаа болохоор хөгжлийн бэрхшээлтэй байх л гэж бодож байна. Бусд нь бол ингээ харахад бол мэддэхгүй л юм л дээ. За баярлалаа. За тэгэхээр энэ зурган дээр бол хэдэн хөгжлийн бэрхшээлтэй гэдгийн асуултын хариулт нь бол тодорхойгүй. Тэгэхээр бид нар бол саяны бичлэг үзлээ тийм ээ. За бидний нүдэнд бол ил мэдэгдэхүйц нь бол одоо тэрэгцэртэй ч гэдэг юм уу эсвэл одоо юуны шилтэй ч гэдэг юм уу нохотой ч гэдэг юм уу тийм ээ байж болно. Гэтэл бас харагдахгүй даалт төрлийн бол бас бэрхшээлүүд байна. За тэгэхээр бид нар бол суралцагчдынхаа бас ямар одоо юу гэдэг бэрхшээл бас тулгараад байгаа талаар бас мэдчихээ тэр хүүхдүүдэд бас илүү бодиттой дэмжлэг бол үзүүлэх боломжтой байдаг. За тэгэхээр ер нь бол хөгжлийн бэрхшээлийг дотор нь бол үндсэн 2 хэсэгтэй байгаа. Нэг нь бол ил бэрхшээлүүд, нөгөөх нь даалт бэрхшээлүүд. За тэгэхээр энийг Монгол улсад бол бас тодорхой хуультай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэж байдаг 16 онд батлагдсан. За энэ хуулийн дээр юу гэж хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлсон байдаг вэ гэхээр бие махбод оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүй байнгын согн орчны бусад цааттай нийслэлийн улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг бол хамааруулна гэж бол үзсэн байдаг. За тэгэхээр бидний бол мэдэх зүйл бол бие махбод магадгүй оюун санааг бол мэднэ. Гэхдээ сэтгэл мэдрэл мэдрэхүүн талын одоо согог бэрхшээлийг бол тэр болгон бас мэдэх боломжгүй тийм ээ. За тэгэхээр Монгол улсад бол энэ тал дээр бол бас нэлээд эрх зүйн орчин бол маш сайн бүрдсэн байдаг.
За тэр дундаа болоод яг энэ хүүхдийн одоо асуудал ч гэсэн бас нэлээд сайн болол туссан байдаг. Ялангуяа хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн, боловсролын, нийгмийн хамгааллын одоо үйлчлэгээ үзүүлэх тэр эрх зүйн орчин болол яг энэ хуулийн хүрээндээ болоо шийдэгдсэн байдаг. За мөн Монгол улс бас нүүбийн хүүхдийн эрхийн конвенц ч гэсэн нэгдэж ороод энийг бас сайн бас хэрэгжүүлж дааж мөрддөг. За одоо болоод бас манай нийгэм харьцангуй болоод бас энэ тал дээр бол ойлголт сайжирж байгаа. Гэхдээ бас одоо хүртэл бол бас нэлээд хөвшмөл ойлголтууд тий. За буруу зүрх ойлголтууд бол бас их байсаар бол байгаа. За тэгэхээр Монгол улс дахь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өнөөгийн байдлыг хэдүүлээ нэг багцлаад аваад үзье. За энэ бол статистикийн ерөнхий газар за мөн Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хариуцсан агентлаг гэж байдаг. За эндээс гаргасан статистикийн тоо мэдэн дээр бол Монгол улсад хүн амын 3.4% нь бол хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээрийн 10.9% буюу нэг 12,600 орчим нь бол хүүхдүүд л эзэлж байна гэж бол үздэг. За энэ бол 0-аас 18 насны хүүхдүүдийг бол ярьж байгаа. За эдгээр хүүхдийн бол 7,524 нь эрэгтэй, за 5,043 нь бол эмэгтэй байна гэж үздэг. За ихэнх хөгжлийн бэрхшээлийн буюу 76% нь бол төрөлхийн, 24% нь бол олдмол байна гэж бол үздэг. За тэгэхээр төрөлхийн бол мэдээж ойлгомжтой. За олдмол бол юу гэдэг ямар нэг аваар осол тийм ээ. За эсвэл одоо юу гэдгийг хүчирхийлчүүд юм уу, орчны хүчин зүйлээр шалтгаалсан бас олдмол байдлаар бол тохиолдож болдог. За тэгэхээр энэ байдал бол бас хүчтэй орж ирж байгаа. За тэгэхээр бэрхшээлийн төрөлхийн дотор нь бол аваад үзэх юм бол 8.8% нь харааны, 7.2% нь одоо хэл ярианы, за 5% нь сонсголын, 19.5% нь хөдөлгөөний, за 20.5% нь сэтгцийн, 8.9% нь хавсарсан, за 30.1% нь бусад гэсэн байдлаар бол ангилсан байна. За тэгээ энэтэй холбоотой манад бол яг одоо ерөнхий нэг ийм статистик гаргаж байгаа ч гэсэн олон улсад энэ дээр бас нэг ойлголтыг бол хүчтэй ярьж ирж байгаа. За энийг бол сэтгэхүйн олон янзын байдал гэдэг энэ ойлголтыг за ялангуяа барууны улс орнуудад бол нэлийн хүчтэй гаргаж ирсэн. За англиар энийг neurodiversity гэж хэлээд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн бүрийн тарих өөр ялгаатай ажилдаг, өвөрмөц онцлогтой, давуу талтай. За тэгэхээр энэ сэтгэхүйн энэ олон янз байдлыг одоо хэвийн болгож тийм ээ өөрсдийнхөө хөвшмөл ойлголтод тааруулах гэхээсээ илүүтэй тэдний онцлогийг бүлээн зөвшөөрөх ойлгох асуудлыг бол хөндөх ярих ёстой маа гэж бол судлаачд бас нэг хэсэг судлаачд бол үздэг. За тэгэхээр эдгээр хүний давуу талыг нээгээ тэдний авьяас чадварыг тийм ээ эсвэл одоо бүтээмжийг нэмэгдүүлэхэд тийм ээ ер нь бол бас ашиглах нь зөв юм аа гэж бол бас үздэг. За тэгээд энэ хүрээнд юуг одоо ангилж авч үздэг вэ гэхлээр нэгдүгээрт бол мэдээж одоо биеийн эрүүл мэнд талаас нэг том хэсэг бүлэг бэрхшээлүүд. За нөгөө талд бол одоо яг хөгжлийн хүний хөгжих одоо үүлийн процесстэй холбоотой бэрхшээлүүд ярьж байна. За жишээлбэл одоо юу гэдгийг унших үйл гэхэд унших үйл дээр тухайн хүүхэд ямар нэг байдлаар доголдоод бэрхшээл үүсээд уншиж чадахгүй байх асуудал үүсэх юм бол бас энэ бүлэгт багтж байна. Эсвэл одоо юу гэдэг ямар нэг анхаарал одоо тогтохгүй байх, хэд сарнилттай байх, хэд хөдөлгөөнтэй байх асуудал орж ирж байна. Эсвэл одоо ямарваа нэг одоо хэл ярианы хөгжлийн эмгэгч байт юм уу тий яг хөгжил талаасаа тэгэхээр орж ирж байна. За нөгөө талд бас олдмолууд орж ирнэ. За одоо юу гэдгийг уналт таталч байт юм уу, тэрхний мигренч байт юм уу тийм ээ. За мөн дараа нь бол сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой том бүлэг одоо бэрхшээлүүд орж ирж байна. За одоо тэр нь сэтгэл готролч байт юм уу, төгшөөрч байт юм уу тийм ээ. За эсвэл одоо хоёр туйлд эмгэгч байт юм уу. За гих мэтэр бол нэлээд өргөн хүрээний бэрхшээлүүдийг бол энэ доор бол оруулж үздэг. За тэгэхээр бүгд энэ хүмүүсүүдийг яаж таних вэ? Ямар нийтлэг байдлаар бас таньж болох юм бэ гэдэг мэдээж асуулт гарч ирнэ. За тэгэхээр хэд хэдэн нийтлэг бол шинж тэмдгүүдээр бол таньж мэдж болно. За нэгдүгээрт нь энэ бүлэг дотор
За өөрийнх нь сонирхтойг эсвэл аль хэдийн дасан зохицсон зүйлийг өөрчлөх, шинжлэх, дургуутсах тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар нэг тийм уян хатан зүйл бол энэ бүлэгт бол бас хязгаарлалтмал байх боломжтой гэж үздэг. За дараа нь бол тухайн хүүхдийн хувьд тийм ээ сууд сураагүй байх, эсвэл унших, бичих, тоо бодох, одоо хэлсэн ярьсныг гүйцэд ойлгох зэрэг суралцах үйлүүдэд ямар нэг хүндрэл үүсч байх. За нийгмийн харилцааны чадвар сул байх буюу хүн хоорондын харилцаа үүсгэхэд ямар нэг бэрхшээл тулгарч байх тийм ээ. За мэдээж бол хэл ярианы чадвар бол сул байх. За гол төлөв өөрийгөө илэрхийлэх, юмыг хүүрнэн ярих тал дээр. За тэгэхээр ер нь хөгжлийн бэрхшээл тухайн хүүхдэд ямар нэг байдлаар тохиолдол байгаа бол тэрний ард зайлшгүй хэл ярианы чадварын хөгжил бол ямар нэг байдлаар алдагдчихэдэг. Тэгэхээр бид нар хэлний түвшин гэдгийг бол өмнөх хичээлүүдээр бүгдэн дээр нь үзсэн тийм ээ. За одоо юу гэдэг авиа зүүн түвшин тухайн хүүхэд авиаг одоо зөв дуудаж чадах эсвэл авианы нийлэмжийг зөв үүсгэж чадах тийм ээ. За тэр асуудал яригдчихээн. За эсвэл одоо юу гэдэг үгийн сангийн түвшинд үгийн сан нь одоо юу гэдэг хязгаарлагдмал байх ч үгүй тийм үү тийм ээ. За эсвэл үг зүүн түвшинд одоо тухайн хүүхэд тухайн үгийг одоо тогтсон дүрмээр зөв үүсгэж бүтээж чадах, хэрэглэж чадах, ашиглаж чадах тухайн асуудал ч гэдэм үү. Эсвэл одоо өгүүлбэр зүйн түвшинд одоо юу гэдэг зөв үгийн дараалтаа ярих, зөв одоо өгүүлбэрийн хэлбэрүүдийг ашиглах ч гэдэм үү, тийм ээ. За гих мэтээр хэлний бүхий л түвшинд бол ямар нэг байдлаар хэл ярианы чадвар бол бас алдагдах эрсдэл бол байдаг. За мөн мэдрэхүүн буюу юмыг одоо хүлээж авах чадвар одоо дээр сонин гэмээр бас хариу үйлдэлүүд бол үзүүлдэг. Жишээ нь юу гэдгийг чимээтэй газар чихээ дардсан юм уу, гараас авчдсан юм уу, хамраа чимхтэй юм уу тийм ээ. За эсвэл одоо дороо эргэлддэг юм уу. За гих мэтээр. За эсвэл одоо үе хэвийн бос одоо зан төлөв гаргах тийм ээ. За одоо хашгичдсан юм уу, бархирдсан юм уу. Эсвэл одоо юу гэдгийг нүдээ байнгын ирмээд идэм юм уу, арьсан таталтаад идэм юм уу. За гих мэтээр ерөнхийд нь бол бас шинж тэмдгээр нь бол таних боломжтой. За тэгээ энэ дотор нийтлэг одоо яг хүүхдүүдэд тохиолддог за гадагшаа дотгошоо чиглэсэн хэдүүлээ бас нэг зан төлөвийн хідэн эмгээгүүдийг бол авч үзье. За нэгдүгээрт бол энэ анхаарал тутмагшил хийд хөдөлгөөнт хэмгээг орж ирж байна. За тэгэхээр сүүлийн үед ч гэсэн бас энэ ADHD-тэй хүүхдүүд бол манай нийгэм бас маш их ихсэж байгаа. Гэхдээ энэ үүнийг одоо илрүүлэх тийм ээ. За энэ бас тогтсон одоо дэмжлэг үзүүлэх тэр арга аргачлал бол манайд бас нэлээд тутмаг байгаа. За тэгэхээр энэний дархалтыг хэдүүлээ дараагийн слайдуудад авч үзэн. Тэгэхээр энэ юу вэ гэдэг талаар ерөнхийд нь төвлөрөөд товчхон ярив. За тэгэхээр мэдээж бол хөдөлгөөн ихтэй байна. Загаар хөлөө их хөдөлгөөх савчуулах, анхаарал нь маш сарнилттай байх. За дээр маш игмэх замбраагүй байх тийм ээ. Байнга юмаа мартаж санах. За эсвэл одоо зааварчилгаан дагаж мөрдөхтөө сул. За ерөнхий нэг нийтлэг ийм шинж тэмдгүүд илэрх боломжтой. За дараа нь зан суртахууны эмгэг. За манайхан хүмүүжлийн доголдол гэж ярьдаг тийм ээ. За тэгэхээр хүмүүжлэхүү одоо юу гэдэг үйлдэлүүд бол гарах хандлага бол энэ дээр бас илэрвэн. За жишээ нь юу гэдэг бусдыг занал хийж дээрлэх, хил үгээр доромжлох, хараал хэлэх, зохих, өшөглөх, нулимх ч байт юм уу те юм авч шийдэх ч байт юм уу. Эсвэл одоо бусдын эд юмсыг хорлон сүйтгэх, эвдэх. За тэгээ хичээлээ таслах, идэх муутай оролцох, шууд орхиж явах тийм ээ, худал хэлж хулгай хийх ч байт юм уу. За энэ асуудал бол орж ирэх нь. За дараа нь гүйжүүлэх эмгэг гэж бас орж ирдэг. За энэ дээр маш амархан уурлаж, бухимдах. За бусдыг үг хэлээр доромжих, хашгирах, эсэргүүцэх. За өөрт нь шаардлага тайлбал ихэвчлэн маргаж биеэ өмөөрөх ч гэдэм үү тийм. За дүрм журм барагтаа дагаж мөрдөхгүй зөрчих. За бусдад ихээр саад учруулах ч гэдэм үү тийм ээ. За юу гэдгийг чимээ гаргадаг юм уу, нодард юм уу, юм шиддэг юм уу тийм. За гих мэтэр. За энэ бол бид нар гадагшаа чиглэсэн учраас ерөнхийд нэг болохгүй байгаа байна гэдгийг бол мэдчихэдэг тийм ээ. За тэгвэл дотогшоо чиглэсэн бас эмгэгүүд гэж байна. За энэ нь илүү нөгөө сэтгэл зүйн эмгэгүүд бол орж ирнэ. За өөрөөр хэлбэл төгшөөрийн эмгэг жишээ нь байна. За тэгэхээр энэ дээр юу гэдгийг тухайн хүүхдэд одоо хичээл сурлагын идэвхэн эрс муудаад авах, нийгмийн оролцооны эрс багасаад авах, тий бусдад их амархан уурлаад, бухимдаад авах.
За байнга ядарч сулдаад байх, эсвэл их гомдлоод байх, за нойронд нь өөрчлөлт орох ч үт юм уу, эсвэл өөрийн юм нөлөмж нь одоо хит сөрөг болох, сөрөг бодлуудад автах тийм ээ. За гих мэтэр бол илэрч болно. За мөн сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой буюу сэтгэлийн хөдлөл дээр ямар нэг өөрчлөлт гарах. За жишээлбэл өмнө сонирхож исэн хийдэг байсан зүйлсээ гинт болох, шинэ юм сонирхох нь эрс багасах. За ямиг байн хоош нь тавих нь ихсэх тийм ээ. Огцомжийн хасах эсвэл нэмэх ч үт юм уу. За байнга ядрах, сулдах тухай гомдлох. За хит яриа болох юм уу, эсвэл огцом одоо маш одоо огцом урам зоригтой болох. За гих мэтэр бол бас илэрх боломжтой. За тэгэхээр энэ сэтгэл зүйн хүчин зүйлийг бол бас багш нар бол бас харгалзаж үзэж явах нь бол маш чухал байдаг. За энэ бол одоо юу гэдэг нь ямарваа нэг аутизмтай хүүхдийн танаа ангид байлаа гэж бодоход тухайн хүүхд төр бас хавсарсан байдлаар явах бүрэн боломжтой байдгаа гэсэн үг. За мэдээж тэгэхээр энэ хүүхдүүдтэй яаж харилцах вэ гэдэг асуудал бол яригдан. За ингийн тулд бол мэдээж багшийн зүгээс тодорхой бас харилцааны одоо хэм хэмжээг тийм ээ бол баримтлах бол шаардлагатай байдаг. За тэгэхээр бид нар бол бас өмнөх хичээлүүд дээр ч гэсэн ярьж ирсэн хүний харилцаа гэдэг бол хэл яриагаар явдаг ч гэсэн хэл яриа дотроо хідэн нааман байдлаар явах уу, хідэн бидний биеийн хилэмж тийм ээ дохио зангаа гэдэг юм уу, нүүрний хувирал тийм ээ, нүдний хөдөлгөөн, хоолой өнгө зэргээр бол явагдах уу гэдэг бол маш ялгаатай байдгаа гэдэг. Тэгэхээр энэ дээр бол хүний харилцаан дээр хүний аман одоо үг хэл яриа гэдэг бол бас маш бага хувийг бол харилцаан дээр бол эзэлж идэг. Ихэнх хувь бол бидний хүн бус харилцаа буюу саяны хэлсэн одоо биеийн хилэмж, дохио зангаа тийм ээ зэргээр бол илүүтэй болвол илэрч идэг. Тэгэхээр ийм учраас тухайн хүний одоо тэр сэтгэл мэдрэмж, бодол санаа, хэрэгцээ сонирхлын аргатай саяны зүйлсүүдийг бол бас гаргалзаж үзэх нь маш чухал гэсэн үг. За тэгэхээр мэдээж яаж харилцах уу гэдэг асуудал гарч ирнэ. Нэгдүгээрт бол тухайн хүний мэдээж илүү онцлогт анхаарлаа хандуулна. За хамгийн нэгдүгээрт бол ямар одоо бэрхшээл гэдэг юм уу, эмгэг гэдэг юм уу тухайн хүүхдэд үүсэж байгаа нөхцөл байдлыг бол ойлгож мэдэх, мэдээж мэдлэг байхгүй бол мэдлэгээд хэлэх, ойлгох тал дээр бол багш заашгүй анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энийг бол манайхан бас боддог. Тусгай хэрэгцээд боловсролын багш л энийг одоо хариуцаж ойлгох хэрэгтэй гэдэг боловч багш л хүн бол зайлшгүй энэ талаар бол мэдчих хэрэгтэй. За мэдээж хоёрдугаарт бол хүлээцтэй төвчээртэй хандна харилцааны тал дээр тийм ээ. За гуравдугаарт бол таамаглахаас илүүтэй тухайн хүүхдэд юу болоод байгаа талаар хүүхдээс мэдээж асууж тодруулна, ажиглана, нөгөө талд гэр бүлтэй бол маш нэгт хамтарч ажиллах бол шаардлагатай болно. За дараа нь мэдээж хүндэтгэлтэй харьцсан. Өөрөөр хэлбэл түрүүн хэлсэн тийм ээ хүн бүр өөрийнхөө хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох, хүндлэгдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр хүний бас эрхэм чанарыг нь бас хүндлэх, ойлгох болол заашгүй шаардлагатай байна. За дараа нь бол энэ бас яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдтэй харилцах харилцааны одоо алтан дүрм гэж байдаг. Тэрийг нь бол энэ platinum rule гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр энэ юу гэж байгаа гэхээр өөртөө хүсээгүй зүйлээ бусдад хүсэхгүй байх, гим хор учруулахгүй байх гэдэг энэ зарчим байдаг. За тэгэхээр энэ бол харилцааны тал дээр бидний одоо маш сайн анхаарч харилцахтаа одоо баримтлах ийм зүйлс бол байх нэ. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ одоо саяны тэр сэтгхүүн олон янз байдал тэр хөгжлийн бэрхшээлийн олон одоо талт байдлыг бол хэдүүлээ ярьлаа тий. За энэ дотроос нэг хид хидийг нь салгаад аваад ярилцъя. Тархалтын талаар бас ярилцъя. За бид нар одоо сүүлийн үед маш их мэдж байгаа тий аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд бол бас сурагчид бол маш эрчимтэй өсөж байна, нэмэгдэж байна. Бараг нэг ангид дор хаяж бол нэг хүүхэд бол зайшгүй болоод байж байгаа. Ийм дүр зураг бол байна гэдгийг бол ярьж байгаа. За гэтэл энэний ард бас аутизмаас илүүтэй тухайн хүн амын одоо 13-аас 14% нь дислексия буюу унших одоо бэрхшээл тийм ээ эмгэг бол бас маш ихээр тохиолдож идэг. За мөн нөгөө талд анхаарал дутмагших хид хөдөлгөөнт эмгэг бол нийтгүн амын 5-аас 7% бол илүүтэй зонхлон тохиолж идэгවා гэсэн ийм судалгаа болоод байдаг. За аутизм бол нэг 2.3% байхад
унших бэрхшээл ADHD бол маш ихээр бол тохиолдож идэг байна тий. За тэгэхээр энэ дээр мэдээж нэг зүйл бол яригдана. Энэний арчил бид тэр нөгөө IQ гэдэг зүйлийг маш их ярьдаг тийм ээ. За тэгвэл IQ гэдэг одоо хүний юу гэдгийг одоо ухааныг хэмжиж чадах үнэхээр бодтой бас одоо хэмжүүр мөн үү үгүй юу гэдэг дээр судлаачид маш их бол маргадаг. За гэхдээ бол одоо энэ бас багш нар байгаа бол сургууль сэтгэл судлал бүгд үзсэн баг тийм ээ. Тэгэхээр хүний IQ хэмжихтэй бол нэг 85-аас 115% хооронд тийм ээ байвал нэг хэвийн дундаж төвшөнд болвол байна гэж бол үздэг. За энээс буурах юм уу гэсэх юм бол мэдээж одоо юу гэдгийг оюун ухааны хувьд одоо хомсдол үүсэх тийм ээ оюуны бэрхшээл үүсэх. За хэсэг юм бол одоо илүү одоо юу гэдгийг гоц оюун ухаантай байх ч гэдэм үү тийм ийм асуудлыг бол ярьдаг. За тэгэхээр энэ хүүхдүүд дээр ч гэсэн бас ялгаа авахгүй одоо энэ IQ-гийн асуудал яригдана. Гэтэл энэ IQ гэдэг маань өөрөө бас маш хязгаарлагдмал юм аа. Хүний ухааныг бас хэмжих тал дээр бол хязгаарлагдмал юм аа гэдгийг бол судлаачид дүгнсэн байдаг. За энэ хамгийн одоо юу гэдэг эсрэгцүүлж гаргаж ирсэн одоо онолын үзэл баримтал бол Гарднер гэх судлаачийн олон талд оюун ухааны онол бол гарч ирдэг. За тэгэхээр хүний оюун ухааны бүтцийг бол дотор нь энэ хүнийхээр бол нэг 9 хэсэгт бол хувааж байна тийм ээ. За 8 хэсэгт хувааж байна. За өөрөөр хэлбэл хүний оюун ухаан гэдэг бол юу гэдэг нь дүрслэл орон зайн одоо баримжаа чадвар үнэтэй байх. За эсвэл хэл яриа талын, логик, математикийн, за хөгжмийн, биеийн хөдөлгөөний, за хүн хоорондын харилцааны тийм ээ. За эсвэл өөрийгөө ажиглаж танин мэдэх. За мөн өөрийн болон одоо байгаль ертөнцийн талаар тийм ээ. Одоо хэрхэн оршиж байгаа тэр оршихуйн асуудлууд бол бас хүний оюун ухаан дээр орж ирэх боломжтой маа гэж бол ангилж авч үзсэн байдаг. За гэтэл саяны IQ гэдэг хэмжүүрээр энэ улаан одоо хайрцагт байгаа хэсгүүдийг бол хэмжих бас бүрэн боломжгүй байна. За тийм учраас хүний одоо бас оюун ухааныг шууд ийм байна гэж дүгнэх нь бол бас өрөөсгөл юм аа гэж бол судлаачид бол үздэг. За энийг бол илүү энэ хүний одоо онол үзэл баримтлал дээр тулгуурлаад бол судлаачид бол гаргаж ирж бол ярьсан байдаг. За энэ дээр бол яг нэг жишээг бол Та саяны тэр Гарднер гэдэг хүний 8 оюун ухааны 8 хэсэгтээ тэрний өмнөх слайдыг гаргаахгүй би санаанд скриншот хийж чадсангүй. Баярлалаа. За тэгэхээр ер нь бол бас IQ асуудалтай байгаа юм байна. IQ бол бас хязгаарлагдмал юм байна гэдгийг бол ерөнхийдөө ойлгочихж байгаа бох тий. За тэгээд энэ дээр бол одоо Айнштейн гэдэг хүнийг бүгдээрээ мэдж байгаа. Яг энэ саяны Гарднер гэдэг хүний оюун ухааны одоо 8 одоо үзүүлэлтээр бол энэ Айнштейных ямар байх вэ гэдгийг бол бас гаргаж ирсэн ийм судалгаа бол байна. За гэтэл бол энэ дээр бол одоо Айнштейн бол хүн хоорондын харилцаан дээр бол бас маш одоо оюун ухааны хувьд энэ дээр нөгөө саяны IQ-гийн үзүүлэлтээр бол доошоо орсон байна тий. За гэтэл бол хөгжмөдөр бол нэг 100 орчим руу явж 115 орчим руу явж байна. За энэ орон зай баримжаа энэ дээр бол бүр энэ гоц оюун ухаандаа дээр явж байна тий. За хэл ярианы хөгжил дээр бол одоо юу гэдэг нэг одоо 90 хэд ч юм уу тийм ээ. За логик математик бол бүр одоо гоц авиасны хэмжээ. За биеийн хөдөлгөөний тал дээр бол дундаж хэмжээ. За хүн хооронд дээр бол маш доогуур байна. За мөн өөрийгөө ойлгох, ухамсарлах, анзаарах тэр чадвар бол бас нэлээд доогуурлагдсан байна. За байгалийн одоо үзэгдэл тийм ээ юм ертөнцийг ойлгох асуудал тэр бол бас дундаж. За ийм маягаар бол үнэлэгдсэн бол байдаг. За тэгэхээр энэ юуг хэлж ийн вэ гэхээр өөрөөр хэлбэл хүний оюун ухаанд бас нэлээд IQ-гаар одоо хэмжих нь бол бас өрөөсгөл юм байна гэдгийг бол илэрхийлсэн ийм үзүүлэлт бол байна. За тэгэхээр аутизмтай хүн гингүүд мэдээж одоо юу гэдгийг сурч чадахгүй гэсэн үг биш, нийгэмшиж чадахгүй гэсэн үг биш. За яг одоо ийм төрлийн эмгэгтэй маш олон бас олонний танилуд, за бас маш олон салбарын одоо
төлөөллүүд бол бас байж идэг. За хэдүүлээ одоо яг эхний 6-аас харах юм бол энэ Исаак Ньютон тийм ээ. За Айнштейн, за энэ анхны компьютер зохиосон энэ Алан Тьюринг гэдэг хүн, за мөн Тесла харагдчихээн, Элон Маск харагдчихээн. За энэ хүмүүсүүдэд бол одоо аутизмын одоо юуны шинж тэмдгүүд бол бас байсан гэж бол үздэг. За мөн нөгөө талд энд бас олонний танилуд бол байна. Эхнийх нь энэ Bell гэдэг хүн байна. Thomas Edison гэдэг хүн байна. За Америкийн бас энэ ерөнхийлөгч байна. Тэ за энэ хүмүүсүүд бол ADHD болон унших бэрхшээлтэй бол бас байсан гэдгийг бол судлаачид бол үзсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсүүд бол бүгд суралцах, нийгмийн амьдралд бас тодорхой хэмжээнд оролцох чадамжтай маа гэдгийг бол энэгээр бол үзүүлсэн байдаг. Тэгэхээр бид нар энэ хүмүүсүүдийг юу гэдгийг бэрхшээлтэйгээд бол хайж болохгүй. Тэгэхээр тэрийг нь илүү бас ойлгоод энэ хүүхдүүдэд одоо тохирсон байдлаар бас дэмжих юм бол бас ирээдүйдээ асуудалгүй тийм ээ ингээд оролцоод амьдрах юм бүрэн бололцоо болоод байдаг бахнэ гэдгийг бол эндээс харагдав. За тэгэхээр энэ хүүхдүүд гэдэг юм уу одоо ийм онцлогтой хүүхдүүд бас нийгэмд маш чухал байр ёсоор бол эзэлнэ. Энэ хүмүүсүүдийг бас илүү авиас чадамжийг нь тийм ээ нээж илрүүлэх нь бол чухлаа гэж түрүүн ярьжсэн тий. Тэгэхээр энэ хүүхдүүд яагаад чухал вэ гэдэг дээр нэг загварыг бол бас судлаачд бол төвшүүлсэн байдаг. Тэгэхээр энэ нь бол давуу тал тулгуурсан загвараар энэ хүүхдүүдийг бас илүү хөгжүүлэх, дэмжих юм бол үр дүнтэй байна гэж үздэг. За энэ нь ямар загвар вэ гэхлээр ер нь бол энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүмүүсүүдэд тийм ээ тодорхой бас нэг юм давуу талууд байна. За тэр нь ямар давуу тал вэ гэхлээр ер нь бол анхаарал төвлөрөлт бол өндөр. Тэгэхээр одоо нэг юмдаа чиглэх юм бол бас маш өндөр анхаарлын чадамж бол өндөр. За тэгээ альва юмны деталийг бас олж хардаг чадвар маш өндөр. За тодорхой нэг зүйлийг гүн гүнзгий сонирхдог, нухдаг тийм ээ. За нэг юмдаа нарийн мэрэгсэн өндөр мэдлэгтэй байх. За тууштай байх, харааны өндөртэй байх, бүтээлч байх, тийм ээ, энтерпренеур сэтгэлгээтэй байх гэх мэт юм бол ийм давуу талтай бол байдаг гэж үздэг. За тэгэхээр энэ эмийн талд байж байгааг харж байна тий. Аутизмын хүрээний эмийг ADHD, унших бэрхшээл, за хөдөлгөөний бэрхшээл, тооны бэрхшээл, за мөн энэ мэдрэхүүн одоо бас бэрхшээлүүд бол орж ирж байна. За тэгэхээр энээс үл харгалзан бол энэ хүмүүсүүдэд бол бас давуу тал бол байх нэ. Тэгэхээр энэ давуу тал нь юу вэ гэдгийг нээж илрүүлэх юм бол энэ хүүхдүүд бас илүү сайн хөгжих нэ гэж үздэг. За энийг хэдүүлээ яг нэг бэрхшээлээр нь задлаад аваад үзье. За тэгэхээр аутизмын хүрээний эмгэг гэж бол байгаа. Тэгэхээр энэ одоо эмгэг хэрвээ тухайн хүүхдэд илэрсэн байгаа бол бас мэдээд энэ хүүхд давуу талтай нөгөө тал бас тулгардаг тодорхой асуудлууд бол байна тий. За тэгэхээр аутизм дээр ямар давуу тал байдаг вэ гэхлээр мураа нэг зүйл тууштай, эмний деталь дуртай, нарийн одоо мэдлэгтэй, бодиттой, тийм шудраг үнэнч байх хандлагууд бол бас нийтлэг байна гэж бол судлаачд үздэг. Нөгөө талд энэ хүүхдүүдэд ямар асуудал тулгардаг вэ гэхлээр төвчээртэй байх тийм ээ. За юмыг том зургаар нь харах. За эсвэл одоо хязгаарлагдмал сонирхолтой байх, юмыг өөр талаас нь харах тийм ээ. За нийгмийн харилцаанд оролцохын чадварууд бол тотмог байдгаа гэж бол үздэг. За анхаарал дутмагчлалын хам шинж дээр бол за нийтлэг давуу тал нь бол маш түргэн шийдвэр гаргадаг. За их эрч хүчтэй. За сонирхсан одоо зүйлдээ бол маш сайн анхаарал нь төвлөрдөг, бүтээлч, за төсвөртэй байх, за олон зүйлийг зэрэг оролддог байх, за том зургаар нь харах дуртай байх, за хямарсан үедээ тайван байж чаддаг байх гэх мэтийн давуу талууд байгаа. За нөгөө талд бол бас сул талууд байна. За огцом цочор зам байдалтай. За хэд хөдөлгөөнтэй. За сонирхоогүй зүйлдээ анхаарал нь төвлөрөхгүй, амархан сатаардаг гэх мэт тийм. За унших бэрхшээл гэж бас байна. За энэ бэрхшээл илэрсэн одоо хүмүүстээр бол бас нийтлэг давуу тал нь за асуудлаа сайн зохицуул шийднэ, бүтээлч, ажиглагч тий. За нийгмийн харилцаа бол маш сайн хийдэж. За унших тал дээрээ бол бас нэлээд асуудалтай. За бичих үг үсгийн алдаа дээрээ бас маш нэлээд асуудалтай. За цагийн баримжаа төлөвлөлт юмыг давтаж тогтоох чадвар бол бас маш сул ийм байх хандлагууд байна гэж бол үздэг. За тэгэхээр энэ унших бэрхшээл, энэ анхаарал дутмагчлал бол маш
их тохиолддог гэдгийг түрүүн хэдүүлээ бол ярилцсан тий. Аутизм бол их бол биш байх нь байна тий. За тэгэхээр ийм байдлаар энэ хүмүүсүүдэд одоо энэ давуу тал тулгуурсан маягаар хүүхдүүдээ ойлгоод илүү чиглүүлээд ажиллаад эхлэх юм бол энэ хүүхдүүд бол бас илүү сайн үр дүнтэйгээр бол суралцах хөгжих бол боломжтой гэж бол үздэг. За тэгээ энэтэй холбоотой энэ Америкийн Стэнфордын их сургуулиас бол энэ Stanford Neurodiversity гэдэг ийм том төсөл бол хэрэгждэг. За тэгээд яагаад энэ хүүхдүүд ийм онцлогтой байна? Энэний ардах шалтгаан юу? Энэ хүүхдүүд одоо хүүхдүүдийн сэтгэн бодож байгаа тий тэр онцлог юу гэдэг зэргийг бол наривчлал судалдаг. За мөн энэ хүүхдүүдэд одоо тохирсон сургалтын одоо тэр хөгжүүлэх тэр арга аргачлалуудыг тий ямар байвал илүү тохиромжтой талаар болоод бас одоо шинэлэг арга аргачлалыг болоод зохион бүтээх асуудал дээр энэ төсөл бол илүү бас манлайлж байгаа. Дэлхийд тэгээ энийг бас та дэлгэрүүлээд сонирхоод үзнэ зэ. За тэгээ энэтэй холбоотой ер нь бол бас түгээмэл суралцахуун загвар гэдэг зүйл бол яригддаг. Өөрөөр хэлбэл тусгай хэрэгцээд одоо суралцагчдын заавал чиглэсэн гэхээсээ илүүтэй ерөнхий багш хүн болвол зайлшгүй мэдчих ёстой тэр сургалтын загвар бол энэ түгээмэл суралцахуун загвар гэж. Тэгэхээр энэ дээр бол хувь хүний онцлогийг одоо харгалзан сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах тий арга зүй. За бас тархины үйл ажиллагаатай илүү холбосон ийм загварыг бол ярьдаг. За тэгээ энэ дээр бол 3 үндсэн зарчмыг бол ярьдаг. За нэгдүгüүрх нь бол танин мэдхүйн зарчим буюу за юуг хүлээж авч байгаа тухай асуудал яригдана. За дараа нь бол ямар одоо арга замаар суралцж байгаа зарчим буюу юу ашиглаж байгаа тухай биш юмыг хэрхэн одоо хүргэж байгаа тухай буюу олон талд арга хэрэгсэл хэрхэн ашиглаж байна гэдэг. За 3 дугаарт нь энэ сэтгэл хөдлөл хандлагын зарчим буюу тухайн хүүхдийн сонирхолд нийцж гин үгүй юу, урам зориг нэмэгдүүлж гин үгүй юу, тийм ээ. За тэр асуудал байна. За асуулт нь бол яагаад гэсэн асуултан дээр бол төвлөрдөг. За тэгэхээр энийг бол багш бол бас зайлшгүй бас сургалтандаа баримтлах ёстой гэж бол үздэг. За тэгэхээр энэ дээр мэдээж бол суралцахуун маш олон үзэл баримтлууд байгаа. Энэ болгоныг бол бас тухайн хүүхдийн онцлогтой тохируулаад бол туршиж үзэх шаардлагатай гэж бол үздэг судлаачид. За нэгдүгээрт нь бол та хэдийн бүгдээрингийн мэддэг бихевиоризмын арга буюу одоо бид нар сайн мэднэ тийм ээ Павловын нохоо гэдгийг бол одоо Скиннерගේ судлаачд болол мөн Павловගේ судлаачд бол энэ бихевиоризмын талыг бол гаргаж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл юмыг албатан бий болгох зам байдлыг нь өөрчлөх тийм ээ. За тэр арга барил байна. За дараагийнх нь бол танин мэдхүн үзэл баримтлал буюу мэдээллийг хэрхэн яаж хүлээж авч ийн, яаж боловсруулж байгаа хэсэг дээр нь бас анхаарал хандуулах. За энэ лүү чиглүүлж бас арга барилаа өөрчлөх, хүүхдийн суралцж байгаа үлийг дэмжих гэдэг асуудал яригдана. За 3 дугаарт нь прагматизм буюу тухайн мэдлэгийг хэрхэн хэрэглэж чадж байгаа, ашиглаж чадж байгаа хэсэг гэдэг зүйл бол яригдана. За хамгийн сүүлд бол энэ конструктивизм буюу тухайн мэдлэгээ өөрөө хэр бүтээж чадж байгаа вэ тий. Тэр бүтээгт нь багш яаж дэмжлэг үзүүлж байгаа вэ гэдэг энэ асуудал бол яригддаг. Тэгэхээр энэ болгоныг бол бас заах арга дээр бол тусгах бол шаардлагатай гэж бол үздэг. За тэгээ энэ хүүхдүүдэд чиглэсэн одоо яг энэ түгээмэл загварын одоо энэ арга аргачлалыг бол бас харуулсан энэ зураглал бол байна. За тэгэхээр эхнийх нь бол мэдээж юу гэж юм тийм ээ. За тэгэхээр юу гэдэг дээр мэдээж тэр нь дуу аваа байх юм уу, бичлэг байх юм уу, ном байх юм уу, сэтгүүл байх юм уу, зураг байх юм уу, тийм ээ, график байх юм уу, юу байх юм гэдгийг бол мэдээж багш сонгох нь байна. За тэрийг яаж хүргэх юм гэхээр мэдээж тэрийг ямар нэг софтвер, тийм ээ, технологи ашиглах юм уу, за эсвэл эссе бичүүлэх юм уу, эсвэл одоо дүрд орж тоглуулах юм уу, тийм ээ, зуруулах юм уу, за гих мэтэр эсвэл ямар нэг одоо юу гэдэг технологийн одоо төхөөрөмжүүд ашиглах юм уу тий тоног төхөөрөмж ашиглах юм уу за тэр байдлаар за гуравт нь мэдээж оролцоог хангасан чиглэлээр одоо юу гэдэг ямар нэг сонголт
одоо сонголтын арга ашигласан, эсвэл одоо интерактив тоглоом ашигласан ч гэдэм үү, эсвэл одоо багаар ажиллуулсан тийм ээ. Бүлгийн одоо ажилч байдаг юм уу? Эсвэл одоо өөрөө яг ингээд тунгаагаад эргцүүлээд одоо хариу үйлдэл үзүүлэх тийм аргачлалыг ашиглах юм уу? За эсвэл одоо юу гэдгийг зургийг ашиглах юм уу тий? Илүү бас юм оролцоог чиглэсэн ийм аргачлалыг бол энэ дээр бол харуулж байна. За мэдээж бол янз бүрийн тоног төхөөрөмжүүд бол байгаа. За тэгээ бид түрүү хийсэн тийм ээ. Одоо жишээлбэл сонсголын бэрхшээл, харааны бэрхшээл гэхээр бидний ойлгож байгаа таг хараагүй хүн гэсэн үг биш, таг сонсголгүй хүн гэсэн үг биш. Сул сонсголтой хүн байвал яах юм? Эсвэл тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг дунгийн суулгацсан тийм ээ. Тэгсэн мөртлөө сонсдог хүүхэд байвал яах юм? За тийм хүүхэд дээр яаж бас дэмжлэг үзүүлэх юм гэх мэтийн болоод бас асуудал бол тулгарна. За тэгэхээр энэ болгон дээр болоод бас ямар технологи тийм ээ арга аргачлал ашиглаж байгааг туслах технологи ашиглахыг болоод бас суурийг бол мэдлэгтэй байх бол шаардлагатай гэсэн. За тэгээ энэтэй холбоотой нэг аутизмтай хүүхдийг одоо аав нь ямар маягаар одоо дохио зангаа заагаад харилцаа үүсгээд харилцаа зааж өгч байгаа талаар бичлэг үзүүлье. За энийг бол бас нэг сөрөг зан төлөвийг эерэг зан төлөвөөр одоо орлуулж байгаа ABA гэдэг аргачлал байдаг. Тэр аргачлалаар одоо ямар ч одоо үг хэл яриаггүй байгаа аутизмтай хүүхдийг одоо харилцаанд одоо оруулж тийм ээ сургасан ийм бичлэг бол байгаа. За тэгээ энийг хэдүүлээ харцгаая. I was going to do a whole video on how long it would take us to teach Abigail a new sign, because people are always asking about teaching her new signs, her learning new signs. But I didn't have the opportunity because I just wanted to see like if she would respond and how quickly she would respond. So we're sitting in Bojangles on our way home on a road trip, and it took like I don't know, like 6 or 7 seconds to teach her this new sign. So Abigail will sign go. Can you show me go? Hey, show me go. You want to go? All the way. Go. So she knows go already. She's known that for a few years. But then she'll say swing afterwards, because Abigail knows a swing is outside of the house. You know, it's away. So she'll sign swing for pretty much everything. Can you show me go swing? Go. Show me swing. That's golf cart. That's close. She knows that one also because that's outside the house. Show me swing. There you go. The new one that I wanted her to learn was car, because she always wants to go in the car. Abigail, remember our new sign that we learned? You ready? Show me car. That's go. Car. Ready? Car. Like this. Ready? Car. Look at that. Ready? Go. Car. Good job. Car. You want to go in the car? You want to go in the car? Yes. Okay. You ready? Show me car. Car. That's close. You're mixing bath. Car. Ready? Show me car. Good job. Hey, show me go and car. Good job. Where do you want to go? You want to go where? Not swing. Not swing. Look at me. Hey, you gotta look. Ready? Car. Car. Show me car. Let's go. Car. Ready? Car. It's so good. Car. It's all the way out here. Car. Ready? Car. Good job. Okay, now we're gonna go show her what that is. So Abigail knows how many signs. За энэ хүүхдэд жишээлбэл саяных дээр явах гэдэг үгийг зааж өгч гин. За мөн нөгөө талдаа бас машин руугаа явах тийм ээ. Тим үгийг зааж гин. Дохио зангаагаар зааж гин тий. За тэгэхээр аутизмтай хүүхдүүд дээр мэдээж бол хүүхдийн онцлогоос шалтгаалаад бол янз бүр байгаа. Зарим нь хэл яриатай байгаа, зарим нь бол хэл яриаггүй байгаа. За тэгэхээр хэл яриаггүй хүүхдээр бол хөвчлэн тухайн хүүхдэд одоо яг амаар дагаж мөрдүүлж команд биелүүлэхээс илүүтэй яг зургаа үзүүлэх, эсвэл биечлэн даган дуурайлж үзүүлэх тийм ээ. За тийм аргачлалуудыг бол илүүтэй ашигланаа. Тэгэхээр энийг бол өмнөх хичээл дээр бол хэдүүлээ бол үзсэн. Тэр арга зүйн зөвлөмж хэсэг дээр. Тэгэхээр тэрийгэ хэдүүлээ бас сэргийн санаарай гэж бол хэлье. За тэгэхээр мэдээж багшийн зүгээс бас юу хийж чадах вэ гэдэг асуулт бол орж ирнэ. За тэгэхээр мэдээж бол яг ийм хүүхэд бол олон тохиолдохгүй ч гэсэн
ийм хүүхэд гарч ирлээ гэхэд тодорхой бас ойлголттой бол байж ах хэвээр, нөгөө талдаа бас арга аргачлалтай байж ах хэвээр тийм ээ. За тэгэхээр нэгдүгээрт бол мэдээж сонсох буюу ойлгох. За сонсох ойлгохдоо таны одоо харилцааны хандлага дээр бас тодорхой хэд хэдэн элементүүд бол зайлшгүй бас мөрдөгдөх ёстой. За тэр нь юу вэ гэхлээр мэдээж буруутгахгүй, шүүмжлэхгүй, за өөлөхгүй, бас өрөвдөхгүй. За манайхан айгүйх одоо өрөвдөж хөөрхийлэх тийм ээ. Ийм асуудлууд бол их гардаг. За тэгэхээр энэ бол тухайн хүн бас маш таагүй. За хүүхд хэдий яг хөө жоохон бодоо мэдхгүй ч гэсэн жоохон томроод ирэнгүүтээ бол бас таагүй байдлаар бол хүлээж авдаг. За нөгөө талдаа бол ялгаатай байдлыг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх асуудал гарч ирнэ. За энэ мэдээж өвчин гэж харахгүй байх. За бас хэвийн болох гэж засах тийм ээ. За хайрцагт оруулах гэхээсээ илүүтэй түрүүний хэлсэн тэр нөгөө онцлогийг нь хүлээн зөвшөөрөж ойлгох тийм ээ. Сэтгэлгээгээд хэлэх, өөрийнхөө мэдлэгээ бол хэлэх бол шаардлагатай. За тэгээд мэдээж ажиллах тэр арга зүй бол мэдээж давуу талд нь илүү тулгуурлаад байх. Өөрөөр хэлбэл тэр чадахгүй зүйлийг нь гэхээсээ илүүтэй чадж байгаа зүйлээр нь илүү дамжуулан хөгжүүлэх. Тэрэн дээр нь илүү тулгуурлах шаардлагатай. За мөн багшийн зүгээс бол хүлээлт маш тодорхой авах хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл чадахгүй зүйлийг нь шаардаад хүлээгээд авах юм бол ямар ч үр дүн гарахгүй. Тэгэхээр энэ дээр бол хүлээлт тодорхой байна гэж юу яриад байна гэхээр тухайн нэг даалгавар өглөө гэхэд тухайн хүүхэд аль болох хийж чадахуйц тийм ээ, тийм алхамчилсан ойлгомжтой тийм байж тухайн хүүхд тэрэн дээр бол гүйцэтгэл сайтай таны хувьд одоо бас хүлээлт нь илүү бодиттой тодорхой байх боломжтой гэсэн. За тэгэхээр энэ гурвыг бол багш бол зайлшгүй өөрийнхөө одоо хичээл дээрээ бол анхаарах нэ. За ингээ ерөнхийдөө миний хичээл бол дуусж байна. Тэгээ та хэд бас нэг тусгай хэрэгцээд одоо сурагчдын онцлогийн талаар бас зарим нэг одоо тохиолдож байгаа, зөнхлөн тохиолдож байгаа эмгэгүүдийн талаар за бас сурган заан харга зүйн талаар нэг тодорхой ерөнхий ойлголт тойм төсөөлөл бол авсан байхаа гэж найдаж байна. За баярлалаа.